сурахад мэдээж хизээж оройтгүй шүү дээ. Тийм учраас яг одоо өөрийнхөө дотор байгаа нууц авьяасаа хөгжүүлэх цаг бол яг Миний 7 vlog маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийнхөө vlog-оор бүгдээ яг энэ карантинлсан байгаа үед те цагийг хэрхэн зөв бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөх талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд би бас өмнөх vlog-ууд дээр өөрийгөө нэг танилцуулаагүй юм шиг байна. Тийм учраас яг энэ завшааныг ашиглаад өөрийгөө тавчхан танилцуулчих гэж бодлоо. Тэгээд намайг Саруул гэдэг. Би одоо Тайванд 4 дахь жилдээ суралцж байгаа юм төгсөх курсын оюутан. Тэгээд ерөөхдөө манай энэ байдал гэх юм бол хичээл бол их сургуулиудын хичээл бол орж байгаа. А гэхдээ яг орно гэсэн цагаас 2-7 хоног хоршлоод 3 сарын 2-оос хичээл орж эхэлсэн. Тэгээд одоо нэг хичээлийн 4 дахь 7 хоног дээр явж байна. Ерөөхдөө одоогийн яг энэ нөхцөл байдлаас өөрчлөн сэргийлэх зорилгоор их сургуулиудын одоо байр руу орж байгаа бүх оюутнуудыг халууны шалгах хийж оруулж байна. За мөн одоо багш нарын офистэй янз бүрийн офис руу орж байгаа хүмүүсийг одоо нэрийг бичээд те хэдэн цаг хэдэн минутанд орсныг бичээд за гараа заавал санитарлаар ариутгасан байж орох ёстой. Гэх мэтчлэн маш олон бас арга хэмжээнүүдийг авч байгаа. За тэг бүгдээ одоо сэдвэрөөр орцгоё. Нэгдүгээрт нь гэх юм бол та бүхэн гэр бүлийнхэнтэйгээ цаг гаргаарай гэж бид нар одоо ингээл ярьдаг штэ тий гадаадд очсормаар энэ тий гадаад зочин амьдрмаар энэ юм ингээл гадаад л явчих юм бол ингээл амьдрал зэглээл бүх зүйл сайхан болох юм шиг ярьдаг. Гэхдээ хүн яг ингээл гадаадд очиод амьдраад ч юм уу ажиллаад эхлэхэд гэр бүлийнхээ үнцнийг маш их сайн ойлгох юм шиг санагддаг. Тийм учраас та бүхэн яг энэ карантинлсан байгаа хугацааг ашиглаад ээжтэйгээ автагаа тий эмээ өвгөтөөгөө нэг сайхан гой халуун татны яриа өрнүүлээд үз. За бас дүүнэртэйгээ бас илүү цагийг хамтдаа өнгөрөөгөөд тий хамтдаа даалгаврыг хийлгээд тоглоод тий орой унтахад нөлөөлж өгөөч юм уу гих мэдчихэн та бүхэн бас гэр бүлийнхэнтэйгээ гоё амьд харилцаа үүсгэрэй гэж хэлмээр байна. Дараачих нь гэх юм бол гадаад хэл сурах хамгийн чухал хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт бол бид нар яг өөртөө оруулж байгаа тий өөрийнхөө боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалтууд байдаг. За өнөөдөр дэлхий дээр 1 тэрбум 500 сая хүн англиар ярьж байна, 1 тэрбум 100 сая хүн хятадаар ярьж байна тий испаниар ярьж байна гэх мэтчлэн ингээд өөрийнхөө төрөлх хэлнээс гадна маш олон орны хэлээр маш олон хүмүүст ингээд ойлголцох чадвартай болж байна. Тийм учраас бас мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг юм шүү те. Өнөөдөр та яг энэ хугацааг ашиглаад өөрийнхөө төлөө те өөрийнхөө боловсролын төлөө өөрийнхөө ирээдүйн төлөө бас гадаад хэл сурахад нэг алхам урагшлаас гэж бас уриалмаар байна. За дараачих нь гэх юм бол интернетийг зөвөр ашиглаж судалгаа хийх. За тэгэхээр судалгаа хийх гэхэлэр одоо ингээл 10 хуудас те 20 хуудас ингээл судалгааны ажил хийгээл ингэн гэсэн үг биш. Харин зүгээр энгийнээр интернетээс өөрийнхөө хэрэгтэй зүйлийг олж мэдэх гэсэн үг. За тэгээ одоо жишээлбэл ирээдүйд ер нь ажлын байран дээр гараад ямар ур чадвар надад илүү хэрэгтэй юм бэ те? Ямар ур чадвартай байвал би илүү ингээд амжилтанд хүрэх боломжтой юм бэ те? За мөн дээрээс нь 10 жилийн дараа, 15 жилийн дараа ямар ажлын байранд устж өгөө болоод ямар ажлууд одоо илүү эрэлт хэрэгцээтэй болох нь байна те гэдэг талаараа судалгаа хийж олж байна. За мөн дээрээс нь одоо өглөө 9-өөс орой 5 цаг хүртэл ажилладаг энэ ажлын системээс илүүтэйгээр надад ер нь гэрээсээ ажиллах боломж байна уу те. Одоо өөрийнхөө сонирхлыг бас тэг хэрхэн одоо ингээд ажил мэргэжил болгож болох талаар бас судалгаа хийгэрэй гэж зөвлөмөр байна. За дараа нь гэх юм бол та бүхэн ном уншаарай. Бидний одоо номын шүүгээд ч юм уу те зөндөө олон жил ингээ хадгалсан мөр ингээ тоосондоо дарагтаад хэвтэж байгаа номнууд байдаг. Тэгээ тэр номнуудаа яг одоо нэг сөхөөд үзээрэй. Эсвэл одоо ингээ бүр аль дээрээ сууч нэг
ном унши гэдэг нэг зав гардаггүй үе байдаг. Тийм учраас яг одоо ингээд унших цаг юм шүү. Тэгээд Harry Truman-ы хэлсэн нэг гоё ишлэл үг байдаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр бүх уншигч нар лидер биш гэсэн бүх лидерүүд уншигч байдаг юм шүү гэж хэлсэн. Энэ үг надад бас аягүй таалагддаг. За би өөрөө номоо яаж уншдаг вэ гэхээр заавал нэг бал барьж байгаад уншдаг. Тэгээд яг ингээд хэрэгтэй, чухал те надад таалагдсан гэсэн хэсгээ дандаа ингээд тэмдэглээд явчихдаг. Тэгээд одоо жишээлбэл эхний бүлгээ би уншиж дууссаны дараа яг тэр эхний бүлгээс надад таалагдсан те өөр ингээд тэмдэглэж авсан зүйлүүд юм бас гоё тэмдэглэлийн дэвтэр дээр бичих зуртай. Гэх мэтчлэн ер нь ном унших маш олон арга барилуд байдаг юм шүү. Тэгээд та бүхэн ч гэсэн яг энэ хугацааг ашиглаад бас номтой нөхөрлөд аваарай гэж хэлмээр байна. За дараачихын сонирхлоо хөгжүүлээрэй. Тэгээд юм сурахад мэдээж хизээч оройтдгүй шүү дээ. Тийм учраас яг өөрийнхөө дотор байгаа нууц аваасаа хөгжүүлэх цаг яг одоо юм шүү гэж хэлмээрээ. Тэгээд гоё зураг зурдаг бол те тэмдэглэл бичдэг, хөгжим тоглодог юу байдгийг өөрийнхөө сонирхол бас цаг завыг зарцуулаарай. Одоо юмыг ганцхан удаа туршиж үзчихээ те. За би ер нь болохгүй юм байна, бүтэхгүй юм байна, чадахгүй юм байна те. Ер нь ирээдүггүй юм байна гэсэн ийм хандлагаар хандхаасаа илүүтэйгээр хүн одоо юмыг өдөр болгон те тууштайгаар, олон давтамжтайгаар хийснийхаа үр дүнд тэр зүйлээ илүү сайн болдог гэдгийг санаарай. Дараачих нь гэр орноо сайхан цэмбитлэн цэвэрлээд те хэрэгтэй хэрэггүй юмнуудаа гаргаж хаяад минималист амьдралын хэв маягтаа суралцаарай. За дараачих нь гэртээ гоё шинэ хоол нээж туршиж үзэх. Тэгээд Монголд бол те Sweet Kitchen, Good Mom, гэртээ ч юм уу ингээд маш олон зөндөө гоё Facebook page те сайтууд байдаг. Тийм учраас та бүхэн тэр сайтуудыг ашиглаад гоё шинэ хоол нээж туршиж үзээрэй. Хамгийн сүүлийнх нь за мөн хамгийн чухал нь та бүхэн right mindset буюу зөв сэтгэлгээтэй байгаарай. Тэр энэ бас миний уншиж байгаа энэ 7 Habits of Highly Effective People гэдэг энэ номтойс аягүй холбоотой. Тэгээд та бүхэн бас уншиж исэн бол мэдэх бах. Тэгээд энэ ном дээр юу гэж гардаг вэ гэхлээр circle of concern буюу те одоо гадны нөхцөл байдал одоо өөрөөр хэлбэл бидний хараа хяналтаас хол байгаа тэр нөхцөл байдал бид нар одоо санаа зовхоос гадна харин ч эсэргээрээ одоо өөр дээрээ ажиллаад те өөрийгөө хөгжүүлээд тэр эерэг энергийг түгээснээр одоо circle of influence буюу тэр нөлөөллийн тойргийг улам ихсгэж идэг юм шүү. Тийм ч учраас та бүхэн бас өнөөдөр зөвхөн өөрийнхөө хяналтанд байгаа зүйлтэй энерги зарцуулж, заман өөрийгөө одоо авиасыг хөгжүүлэхдээ өөрийгөө хөгжүүлэх тал дээр цаг цаваа зарцуулаарай гэж бас уриалмаарай. Өнөөдөр миний влогтой хамтаасан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараачих влогоор уулзлаа. Баяр таа.